Маш сонирхолтой шүү guys. Их хоёр хятад компаниас сонгуулийнхаа мөнгийг босгосон нь. Хуулиуд тухайд хэдийн сайд асан их хоёртой холбоотой ноттой баттай мэдээллийг баримттайгаар ил болгосон. Тийм хөрөнгө оруулалттай компанид үйлчилсэн хуулиас давж ёстой л цагаандаа гарсан үйлдэл болсон байна. Бидний нүдэнд маш дээ шудрагны туйлын тарагддаг хүн нүднээс далдуур яаж авирлж гэдгийг харцгаая. Зүүн үний үйлдэл бол нүднээс далдаж зүйлдэг. Их хоёр болон хятад компани эзэдэл мэдэх нууц. Хууль зөрчсөн шүү дээ. Хууль зөрчигдөө бүр хятадын компанид үйлчилсэн шүү дээ. Зарцгаая. Washington Construction Монгол компани гаргасан 7.5 сая $5 санхүүжилтийг үр авлагатай бүртгэсэн тухайч мэдээлж байсан. Сайн бацгааны үзэгчдээ бид өнөөдөр энэ 7 хоногт улсын хурлын гишүүн их хоёртой холбоотойгоор цацагдсан нэгэн ноцтой мэдээлэлд реакшн хийх гэж байна. За 99 сая сайтын зүгээс улсын хурлын гишүүн одоо хууль зүйн дотоод хэргийн сайд асан их хоёртой холбоотой ноцтой мэдээллийг баримттайгаар ил болгосон. За энэхүү мэдээллийг дэлхийн талаар илүү одоо нарийн мэдээлэлтэй болцгоё. Ер нь бол бидний нүдэнд маш дээ шудрагны туйлмыг тарагддаг хүн нүднээс далдуур яаж авирлж байдгийг харцгаая. Зүүн үний үйлдэл бол нүднээс далдаж зүйлийдэг. Айгу гэтээ би өнөөдөр хөнгөн тайлбарлая гэж бодож байна. Гэтээ хөнгөн явъя гэхээр айгу хүн тэрэг юм аа бас. За тэгээд бичлэгтээ харцгаая. Тэгээ хамгийн гол нь энэ хууль зүйн сайд асан их хоёр чинь хууль зөрчсөн гэдэг байгаа байхгүй юу? Айгуулаа хууль зөрчсөн шүү дээ. Хууль зөрчигдөө бүр хятадын компанид үйлчилсэн шүү дээ. Зарцгаая. Их хоёр хятад компаниас сонгуулийнхаа мөнгийг босгосон нь. Улсын хурлын гишүүн их хоёр Гарчгийн сонссон уу? Энэ хоёр хятадуудаас сонгуулийн мөнгөө босгосон уу? хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хятад компанид давуу байдал олгосон тухай дотоод хэргийн сайд их хоёр албан даалгавар нэрээр хувийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн бүртгийг даалгасан албан даалгаврыг улсын бүртгэлийн ерөнхий газар руу илгээж байсан түүнийг шүүхэд албан ирүүлэхэд хүргэжээ. Бүхэл бүтэн Монгол улсын сайд хүн үндэсний компанийнхаа эсрэг шийдвэрийг гаргаж хятадын хөрөнгө оруулалттай компанид үйлчилсэн хуулиас давж ёстой л цагаандаа гарсан үйлдэл болсон байна. Энэ нь одоо ч маргаан дагуулсан хിവэр. Үндэсний компанийнхаа эрх ашигыг уландаа гიშгэж хятадын компанид давуу байдал болгосон. Уг асуудал Хонконг дахь олон улсын арбитрийн шүүхэд хянагдаж шийдвэр нь тун удахгүй гарахаар хүлээгдэж байна. Бодит байдал дээр энэ асуудал Монголын шүүх болон олон улсын арбитрийн шүүхэд хянагдаж байгааг мэдсэн их хоёр яагаад алтан даалгавар нэрээр хууль зөрчиг болов? Түүний хууль зөрчиж гаргасан шийдвэрийн цаана ямар ашиг сонирхол нуугдаж байсан бэ гэдгийг их хоёр болон хятад компани эзэдэл мэдэх нууц. Энэхүү Монгол хятад хоёр компани хөрөнгө оруулалттай холбоотой асуудал 2008 оноос эхэлсэн түүхтэй. Аюут компани хотын аав өвсөд байрлах Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дээрх газар дээрээ офисын 16 давхар барилга барих төсөлтөд Washington Construction Монгол компаниг 100% хөрөнгө оруулалт хийсний дараа барилгын 60%-ийг эзэмшүүлэхээр хийсэн байна. Гэтэл явцын нь Washington Construction Монгол компани санхүүжилт зогсож арга буюу аюут компани 2018 онд 340 хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр барилгаа дуусгаж ашиглалтанд оруулснаар дээрх маргаан хэлжээ. За тэгэхээр маргааны үйл явцыг он цагийн дараалалаар тайлбарлах юм бол 2008 оноос эхэлсэн байна. За тухайн үед яасан бэ гэхээр за энэ асуудал дээр за улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд асан инх хоёр за мөн хятадын хөрөнгө оруулалттай Washington Construction Монгол компани болон аюут компани гэх 3 субъект зурдагдж байгаа юм. За тэгээ он цагийн дараалалаар ингээд өгүүлэх юм бол 2008 онд аюут компани за 16 дахь офисын барилга за бариад барихаар төлөвлөөд энд нь болохоор тэр хятадын хөрөнгө оруулалттай Washington Construction Монгол гэх компани 100% санхүүжилт болохоор тохиролцсон. За ингээд санхүүжилтээ олгоод явж байтал 2018 онд яасан байх нь Washington Construction Монгол компани санхүүжилтэн зогсчихсон. За тэгэхээр аюут компани нь арга буюу 3 дахь хөрөнгө оруулагч оруулж ирсэн. За ингээд 2018 онд тухайн барилга бол ашиглалтанд орсон. За өмнөөс цааш бол ингээд өмчлөлийн маргаан үүссэн гэсэн үг. За анх 2008 онд яг тохиролцоо нь юу байсан бэ гэхээр 100% хөрөнгө оруулна. Тухайн барилга
ашиглалтанд орсны дараа 60%-ийг нь эзэмшүүлнэ гэсэн тохиролцоо хийсэн. За үүнээс цааш ингээд өмчлөлийн маргаа ус явж байгаа гэсэн үг. За харин энэ маргаа яаж яваад энэ хоёр сайдтай холбогдчих вэ гэдг нь үүнээс цааш гарч ирнэ. Уг төслийг аюут компани удирдлагууд 3 хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр тусан барилга гэдгээ мэдээж Huaxin Construction Монгол компани гаргасан 7.5 сая $5 санхүүжилтийг үр авлагатаа бүтгсэн тухайч мэдээлж байсан. Хоёр компанитай холбоотой маргааны үйл явц өмнө хэвлэлээр гарсан учраас дахин нуршин илүүцэд. Үүнээс цааш хууль зүйн дотоод хэргийн сайд асан энэ хоёрын хууль зөрчсөн үйлдлийн талаар нарийн тайлбар. Та нарын зургийг харж байна уу? Амар шодрхон шиг цэх нэг зогссон. Тэрээр 2024 оны 1-р сарын 16-ны өдөр 1-р албан даалгавар гаргасан. Уг даалгаврын нэг дэх хэсэгт Сүхбаатар дүргийн 1-р хороо соёл амралтыг хүрээлэн Олимпийн гудамж 5 тоо таягт байрлах үйлчлэгээний зориулалттай үйл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Huaxin Construction Монгол компанийг хасаж аюут компани өмшиж хижүүлэн бүртгэсэн 2015 оны 8-р сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах арга хэмжээ авахыг улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Дэлгэр сайхан даалгасан. Одоо асуудлын гол зангилыг энэчнээс үүсэж байгаа байхгүй юу? 2015 онд улсын бүртгэгч нэгэн бүртгэл хийжээ. Тухайн бүртгэлийн агуулгын юу вэ гэхээр нөгөө Huaxin Construction Монгол компани болон аюут компани хамтран эзэмшдэг үйл хөдлөх эд хөрөнгийн одоо хамтран өмчлөгчөөс энэ Huaxin Construction Монголыг хасаад аюут компани өмчлөлт шилжүүлэх ийм бүртгэл хийчихсэн 2015 онд. За тэгсэн чинь 2024 онд хууль зүйн дотоод хэргийн сайд асан их хоёр ямар одоо албан даалгавар гаргасан бэ гэхээр энэ 15 онд хийсэн улсын бүртгэлийг зас гэсэн даалгавар гаргасан байна. За тэгэхээр асуудлын одоо гол зангилаа бол эндээс цааш хүрж байгаа. Нэгдүгээр гэх юм бол улсын бүртгэлд улсын бүртгэгч хууль тогтоомжид нийцсэн бүртгэл хийчихсэн байхад яагаад хууль зүйн сайд энийг зас гэсэн даалгавар гаргасан бэ? Маш сонирхолтой guys. Маш сонирхолтой шүү guys. Хууль зүйн сайд хүн яагаад хууль зөрчиж албан даалгавар гаргасан бэ гэдг нь сонирхолтой. За хоёрдугаарт за нэгдүгээрт энэ бол сэжиглэх нэгдүгээр аргумент нь болж байгаа. Хоёрдугаарт би та нарт улсын бүртгэлийн ерөнхий үед хуулиас маш сонирхолтой заалт харуулъя л да. За тэгэхээр улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг улсын дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх өгөөд түүнийг нь эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно. Энэ аягүй чухал залт шүү. Улсын байцаагчийн шийдвэрийн талаар хэрвээ маргаан гарах юм бол дээд шатны улсын байцаагч нь харин түүнийхэн шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол гомдлоо шүүхэд гаргана. За тэгэхээр энэчнээс юу харагдаж байна вэ гэвэл тухайн бүртгэлийн талаар ямар нэгэн маргаан гарах юм бол дээд шатны улсын бүртгэгч нь эсвэл түүний шийдвэрийг нь зөвшөөрөхгүй байх юм бол шүүхэд энэ маргааны талаар гомдлоо гаргаад явах юм хуулийн процесстэй. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ийм процессор энэ ажиллагаа нь явагддаг гэсэн үг. Гэтэл хууль зүйн дотоод хэргийн сайд асан энэ хоёр яагаад шүүхээс давсан эрх мэдэл эдлээд улсын бүртгэгчийг наад одоо бүртгэлээ засаа гэсэн даалгавар гаргасан бэ гэдг нь маш сонирхолтой. Гэтэ энэ хүн одоо өөрийгөө засаглалын хаан гэж бодсон юм байна шин тий. За тэгэхээр хууль төрсөн бол энэчнээс маш тодорхой харагдаж байгаа. За тэгээд нөгөө дөгөр гурав дахь нь юу вэ гэхээр энэ хятадын хөрөнгө оруулалттай компани буюу энэ хятадын хөрөнгө оруулалттай компани эзэн нь буюу хятад иргэн нь гомдлоо болвол дээд шатны улсын байцаагч нь эсвэл шүүхэд гаргах одоо эрх зүйн процесстэй байх нь. Гэтэл яагаад хууль зүйн сайдад гаргасан бэ? Монгол улсын хууль зүйн сайдад гомдол гаргасан байна. Ер нь бид нар одоо хятадд очиод хууль зүйн сайдад гомдол гаргах юм бол шууд шуурхаа ингэ шийдвэрлэж өгөх болов. Нийтдээ сонсогдож байгааз. Гэтэл хамгийн нийтдээ нь юу гэж энийг нь Монгол улсын хууль зүйн сайд хүлээж аваад бүр тэдний талд шийдвэрлэх гэсэн албан даалгавар гаргасан байгаа юм.
Маш сонирхолтой guys. За цааш нь үргэлжлүүлье. Өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах арга хэмжээ авахыг улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Дэлгэр сайхан даалгасан. Харин Дэлгэр сайхан 2023 оны 11 сарын 6-ны өдрийн улсын байцаагчийнхаа шийдвэрийг хിവэрүүлдэж инхвэр сайдын даалгаврыг хангахгүй өгчээ. Ойлгомжтой шүү дээ. Яаж одоо инхвэр сайдын даалгаврыг биелүүлэх үү? Улсын бүртгэгч нь хуульд нийцүүлээд тэр бүртгэлийг хийсэн байхад үүнийгээ засаж залруулах гэсэн алга гэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл. За тэгэхээр энэ хүн чинь өөрөө хятад компаниудад даваа байдал олгочихжээ. Тэдний талд шийдвэр гаргагээд эрх бүхий байгууллага руу даалгавар хүртэл илгээсэн байна. Тэгэхээр ийм шийдвэр гаргасныхаа төлөө ямар нэг юм хоцсон байх магадлалтай. Угаасаа ийм логиктой. Тэгэхээр бидний одоо хамаглаж байгаагаар эсвэл хардаж байгаагаар магадгүй Улсын хурлын гишүүн 2024 оны сонгуульд оролцох мөнгөө хэмжээнээс босгосон байх магадaltaй юм а гэж хардж байна.